Монголчууд бол нүүдлийн мал аж ахуйг эрхэлж ирсэн олон зуун жилийн уламжлалтай ард түмэн. Өнөөдөр Монгол улсын мал сүргийн тоо 70 саяд хүрсэн хэдий ч улсын эдийн засагт эзлэх хувийн жин нь багассаар дотоодын нийт бүтээгдэхүүний 10%, экспортын орлогын 8%-т хүртэл буурчээ. Үүний гол шалтгаан нь манай улсын мал эмнэлгийн байгууллагаас олгож байгаа баталгаа, импортлогч орноос тавьж байгаа шаардлагыг хангаж чадахгүй байгаад оршиж байна. Бид мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишгт хүргэх, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгох, тухайн малчин өрхийн малын эрүүл мэндийг баталгаажуулах, бүртгэлжүүлэх энэ тогтолцоо бол харцаа авахгүй одоо Монгол улсын өмнө тулгарсан том асуудал. Өнөөдөр дэлхийн дахны хэмжээнд 300 гаруй нэр төрлийн малын халдвар төвчин бүртгэгдсэн байгаагаас Монгол улсад 67 нэрийн халдвар төвчин бүртгэгджээ. Танай нутаг эдгээр халдвар төвчний голомтгүй болохыг, таны мал эрүүл байгааг хэрхэн нотлох вэ? Сумын мал эмнэлгийн үйлчлэгээний нэгжтэйгээ гэрээ байгуулсан халдвар төвчний голомтгүй бэлчээрт нутгалдаг. Мал сүрэгтээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээ тогтмол хийлэгдэг. Мал эмнэлгийн шаардлагатай бүхий л үйлчлэгээнд малаа заасан хугацаанд нь бүрэн хамруулдаг. Энэ бүхнийг мал эмнэлгийн нэгдсэн систем болон малын эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэн бүртгэсэн бол тухайн малчныг эрүүл мэндийн сайн төвөгтэй малаас бүтээгдэхүүн бэлтгэн зах зээлд нийлүүлдэг гэж үзэх юм. Зах зээлд нийлүүлэх малаа эрүүл мэндийн үзлэг хийгээд үзснийхээ дараа малаа биергжүүлсэн малаа угаалганд хамрагдуулаад угаалганд хамрагдуулсан малынхаа мэдээллийг энэ төхөөрөмж рүү оруулдаг байгаа. Малын эрүүл мэндийн дэвтэр гэж байгаа. Тэн дээр нь бичлэлтийн он сар өдөртөө. За танах 9 сарын 26-ны өдөр ингээд вакцин хийсэн байна. Тэгэхээр танах одоо энэ мал нэрээс нядалж болохгүй, зах зээлээр найж болохгүй. Вакцины одоо биеэс гадагш хугацаа бүрэн одоо гарсан тэр үед л би одоо бичигээ хийж өгнө. Тухайн айл нь маань бол мал нь одоо эрүүл гэдэг нь батлагдсан болохоор бол малчинтай бас маш их юм боломжийг олгож өгч байгаа гэсэн. Өндөр хөгжилтэй орнууд гадаадаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо мал амьтны гарал үүсэл нь тодорхой байх шаардлага тавьж байгаагаас гадна эмийн үлдэгдлийг хянах тогтолцоо бүрдсэн эсхийг анхаарч үздэг байна. Ногоон алт малын эрүүл мэндийн төсөл нь мал эмнэлгийн ерхий газарт болон бусад байгууллагатай хамтран малын мах болон сүүнд антибиотикийн үлдэгдлийг сумын түвшинд хянах арга барилыг нэвтрүүлсэн. Төслөөс нийлүүлсэн Примитест, Юнисенсер, Эредер гэх мэт эдгээр аргууд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Ялангуяа үлдэгдлийн анхан шатны шинжилгээнд. Эмийн үлдэгдлийг бас шалгаж өгж байгаа. Жишээ нь одоо эмийн үлдэгдэл байна уугүй юу, вакцинтай хамрагдсан байна уугүй юу гэдэг юм чи энэ дээр ерөөс бүгд гараад ирнэ. Зөвхөн монголчууд гэлтгүй дэлхийд даяараа хэрэглэгчид хүнсний аюулгүй байдал чанарт ихээхэн анхаардаг болжээ. Ялангуяа мах, сүү гэх мэт малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүнчлэн ноос, ноолурын бүтээгдэхүүний чанар эрүүл ахуйд онцгойлон анхаардаг. Тиймээс малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаа нь мөшгөх боломжтой, нотолгоотой болгох шаардлагатай. Тиймээс Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт, малын эрүүл мэндийн төсөл, Монголын засгийн газар, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр яам, мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран малын эрүүл мэндийн түүхийг мөшгөх цахим системийг хөгжүүлж өгсөн ба өнөөдөр малын эмч нарын хэрэглээнд бүрэн нэвтрээд байна. Энэ нь ч малын гаралтай бүтээгдэхүүний чанар борлуулалтанд эергээр нөлөөлж Монголд дийгүй дэлхийн зах зээлд амжилт олох нөхцөл бүрдээд байна. Энэ системийн даваа тал бол мал болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тоох, мал эмнэлгийн өрчин сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө үйл ажиллагаа гүйцэтгэлийг хянах ийм болцоо олгож байгаараа даваа талтай юм аа. Тэгэхээр за энэ систем нэвтэрснээрээ Монгол мал нийтдээ эрүүл мэндийн захим дэвтэртэй болчихж байгаа гэсэн үг. Тэр захим дэвтэрт эрүүл мэндийн түүх нь байн бүртгэгдэнэ. За хяналт шалгалтанд бол маш их үр дүнгээ өгч байгаа ийм ажил болж байгаа. Энэ цахим гэрчилгээг аваагүй хүн бол Монгол улсын нутаг дэвсгэрийн магистрал зам дагуу явах ямар ч боломжгүй болчихж байгаа. За энэ ажлын үр дүнд бол сүүлийн малын улгаан гэмтэрэг бол одоо энэ жилийн тухайд бол 57.8%-аар ингээд буурчихсан байж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ ажлын үр дүн бол тодорхой хэмжээгээр бол гарч байгаа юм. Хамгийн гол нь энэ
цаад хэрэглэгчтэй тэр төвлөрсөн газар очиж байгаа махан хамгийн гол нь эрүүл одоо хүмсэн баталгаатай байна гэдэг нь одоо гол ажлын нэг л байхгүй юу. Одоо энэ төслийг хэрэгжүүлснээрээ одоо бид нар бол яг үнэхээр одоо баталгаатай, эргэн мөрших тогтолцоотой, гарал үүсэн тодорхой юм одоо мах хүнсний бүтээгдэхүүн одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг одоо худалдаж авч идэж чадж байгаа учраас одоо эндээ бол би өөрийнхөө зүг сэтгэл ханамжтай байгаа. Манай үйлчлүүлэгч хүртэлтэй одоо энд бол их сэтгэл ханамжтай их одоо гайхширч чандж байгаа л да. Даваагаар байн гүйцэтгэдэг эдний махны флорын уншуулаад анхныхаа гарал үүслийг мэдчихдэг болохоор зул сэтгэл амаргал сайхан байдаг. Олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлсэн, вебэд суурилсан малын эрүүл мэндийн мөшгөх системийг мал эмнэлгийн салбарт нэвтрүүлснээр Монгол малын гаралтай бүтээгдэхүүнийг өндөр шалгууртай зах зээлд нийлүүлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд улмаар нүүдэлчин малчид өсгсөн малынхаа үр шимийг хүртэж өнөөгийнхөөс илүү их орлого олох боломжтой болж байгаа юм.